Let me ask about how do you see the importance of Европын холбоо Европын хөрөнгө оруулалтын банкны 1 тэрбум еврогийн хамтын ажиллагааны ач холбогдлыг та ямар байдлаар харж байгаа вэ? can leverage Mongolia's Энэхүү түншлэл нь Монгол улсын салхи нарны эрчим хүчийг экспортлох боломжид хэрхэн нөлөөлөх вэ? Well, 1 billion euros is a keynote announcement. Энэхүү 1 тэрбум еврогийн санхүүжилт нь Европын холбоо Монгол улсын бизнес хөрөнгө оруулалтын анх дугаар форумаар хийсэн гол мэдээлэл юм. And I think it is really big success that we are able Европын холбоо Европын хөрөнгө оруулалтын банк болон Монгол улсын засгийн газар энэхүү тохиролцоонд хүрсэн нь маш том амжилт юм. and Mongolia's government to announce 1 billion euros which will act as a catalyst Энэ нь цаашид хамарсан төслүүдийг хэрэгжүүлэх үндэс суурь болно. going forward. European Investment Bank is the European Union's climate bank. We were the first Манайх Парисын хэлэлцээрийн зорилтыг дэмжсэн анхны олон улсын хөрөнгө оруулалтын банк. principles, and we are the first multilateral investment bank to promote Мөн ганцхан Европт ч биш дэлхийд даяар ногоо эдийн засгийг дэмжснээр анхдагч болж байсан. in Europe. Because we have all this experience, I think the memorandum of Европын хөрөнгө оруулалтын банк нь ийм ариун туршлагатай учраас форумаар баталсан санууж бичих нь юун түрүүнд Монгол улсад сэргийгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгох чиглэлд манай мэдлэг санхүүгийн хүйсвэрийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх юм. renewable energy in Mongolia. Second, what is very important, Хоёрдугаарт Монгол улсад дамжуулагч шугамын хүчин чадлыг бий болгох ёстой. and third, we need to ensure that renewable green energy Гуравдугаар сэргийгдэх эрчим хүчийг Монголын айл өрх аж үйлдвэрлэгчид цаашлаад гадаад улсад хүргэх хэрэгтэй. outside. and also many renewable Монгол улсын сэргийгдэх эрчим хүчний төслүүд санхүүжилтийн хүндрэл болон валютын ханшийн эрсдэлтэй тулгардаг. in here. So how can Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүгийн арга хэрэгсэл нь Монголын энэ нөхцөл байдалд хэрхэн туслах вэ? So EAB's principles are lending, blending, and Европын хөрөнгө оруулалтын банкны үндсэн зарчим бол зээл, хосолсон санхүүжилт зөвлөгөө юм. Монголд шинэ зарчмаар ажиллана. helps to mitigate some of the Хосолсон санхүүжилт нь валютын ханшийн эрсдлийн нөлөөллийг бууруулахад туслах юм. with the European Union and with the EU Бид Европын холбоотой ойр to ажилладаг. mitigate some of the Европын холбооны downside. төсвүүд нь валютын ханшийн уналт гэх мэт зарим сөрөг нөлөөллийг бууруулдаг. so how can EIB's financial instruments such as Тэгэхээр Европын хөрөнгө оруулалтын банкны хосолсон санхүүжилт зэрэг санхүүгийн хэрэгслүүд дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдад тулгамдж байгаа асуудлуудыг бууруулахад хэрхэн нөлөөлдөг бол can be stand in there with эргээд сэргээгдэх эрчим хүчний төслүүд хөрөнгө оруулалтын амжилтад татахад юунд анхаарах хэрэгтэй вэ? First of all, it's about building capacity. Юун түрүүнд эрчим хүчний хүчин чадлаа бий болгох нь чухал. Capacity to Юун түрүүнд эрчим хүчний хүчин чадлаа бий болгох нь чухал. projects. Төслүүдийг хэрэгжүүлж эрчим хүч бий болгоход дотоодын хүчин чадал хангалттай төвшөнд байгааг ихээр баталгаажуулах хэрэгтэй. Хүн хөрөнгө оруулагчдын этгээд татахад зохицуулалтын орчныг гүйцэтгэх үүрэг өндөр аж холбогдолтойг мартаж болохгүй. Мэдээж Европын хөрөнгө оруулалтын банк оролцоод явж байгаа гэдэг утгаараа зах зээлийн итгэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болдог болов уу гэж бодож байна. Хоёрд хосолсон санхүүжилтийн хүрээнд ирж буй хөрөнгө оруулалт гэдэг утгаараа тухайн хэрэгжих төслүүдийн эрсдлийг бууруулахад нөлөөлдөг. So how do you see the 3 to 5 years of plan to partner Та эх 3-5 жилд Монголын сэргээгдэх эрчим хүч болон бусад чухал салбар дахь хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн харж байна вэ? Хамтын ажиллагааны тал дээр хүлээлт юу байна? Well, it's a Мэдээж, гол нь хамтын ажиллагаанд төвлөрөх хэрэгтэй. Энэ тэргуунд бид Монголын засгийн газартай хамтарч ажиллахыг эрмэлзэж байна. Мөн хувийн хвшлийнхэнтэй ч түншлэхэд төвлөрөх болно. Гуравт Европын сэргээн босд хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк төдийгүй Европын холбооны улсуудын дэмжлэг байгууллагуудтай хамтарч ажиллахыг зорих болно. Хамтын ажиллагааг инхүү өргөжүүлж түншлэлийг бэхжүүлснээр Монголын амбицтай зорилтуудад дэмжлэг болно гэж бидний зүгээс найдаж байна. Мөн 3-5 жилийн дараа гэхэд Европын хөрөнгө оруулалтын банкны 1 тэрбумын санхүүжилтийн дүнг нэмэгдүүлэх шаардлагатай болно гэж бодож байна. Нийт төслийн зарлыг дөнгөж 50%-ийг л Европын хөрөнгө оруулалтын банк санхүүжүүлж байгаа. Тиймээс энэ хугацаанд бид дор хаяж 2 тэрбум еврогийн төслүүдийг санхүүжүүлэхийг зорж байна. Сүүлд нь нэмж хэлэхэд Европын хөрөнгө оруулалтын банк болон Европын холбооны Монголд хэрэгжүүлж буй эдгээр үйл ажиллагаа нь Европын холбооны хүрээний Global Gateway стратегийн нэгэн хэсэг гэдгийг онцлмоор байна. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт Брюссельд Европын холбооноос Global Gateway форумыг зохион байгуулсан. Энэ үеэр ногоон татвартай эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх томоохон амбицтай зорилтуудын талаар улс орнууд дуу хоолойгоо олон улсын эндэр дээрээс илэрхийлсэн. Бид энэхүү үзэл санааг Монголд хүргэж байгаадаа том баяртай байна. Зөвхөн үзэл санааг хүргэж зогсохгүй өнөөдөр бодит үйлдэл болгож чадлаа.